За өөрөө байшингаа барахаар төлөвлөж байгаа хүмүүс зориулаад нэгэн чухал аппликейшнийг танилцуулъя. За энэхүү аппликейшны нэр Planner 5D хэмээх юм нэртэй аппликейшн байна. За Play Store болон Apple Store-т одоо үнэгүй байгаа тэндээс татж аваарай. За энэхүү аппликейшн барилгын план зураг болон интерьер дотоод засал зэргийг загварчилж харуулахад одоо их тохиромжтой юм хүчрхэг аппликейшн байгаа. За энэ харагдах байдал нь Play Over, Presentation, First Person гэсэн гурван төлөвтэй. За энэ Play Over горн дээр болохоор 2 хуруугаараа дэлгэцсэн гэж эргүүлээд дуурын байрлалаас байшингаа ингэж харах боломжтой. За 2D горн дээр тавьж байгаа. За энэ давхарлсан олон дүрсэн дээр дараад энэ давхрах буюу layer гэсэн энэ дээр нэг давхарлуулаар ороод давхруулаад за ингэж харъя. За одоо 3 хэмжээст горн руу ороод за ингээ өрөөний дотоод зохион байгуулалт зэрэг ингээ харах боломжтой. За энэ First Person гэсэн горн руу орохоор өрөөнийхөө дотоод интерьерийг одоо ингээ бодиттой өөрөө явж харж байгаа юм шиг одоо ингэж харах боломжтой. За энд харагдж байгаа дүрснүүд одоо ингээд бэлэн хаалга цонх тавилганы дүрс бидэн дүрснээс ингээд сонгоод өөртөө ингээд өрөөнийхөө зохион байгуулалтыг төлөвлөх боломжтой юм аппликейшн байна. За Facebook-т одоо нэг удаагийн оруулах видеоны хэмжээ хязгаартай учраас одоо дэлгэрэнгүй тайлбарлаж амжихгүй байна. За зурхад бол маш хялбархан. Эхлээд одоо энэ нэмэх тэмдэгэн дээр дараад өрөөгөө сонгоод за энэ анх сонгоход бол өрөө хаашаашаа 5 м буюу 25 м квадрат гэж гарчдаг. За энэ өрөөнийхөө сеттинг гэсэн хэсэгтэр давшаад за өрөөнийхөө ханы өндрийг тохируулна. Ханы одоо өрөөнийг бас тохируулах боломжтой. За тэгээд энэ дүрсээ ингээд дубликейт буюу ховлоод ингээд хооронд нэвлүүлэх маягаар ингэж өрөөнүүдийг олон өрөөтэй байшингийн зурхаар бол ингэж үүсгэж болно. Тэгвэл энэ дээр нэг тэмдэгтээр дараал одоо хаалга, цонх, шат ч гэдэг юм одоо дээвэр энэ хэсгээр дараад тавилганууд зэргийг ингээд сонгоод байрлуулж авчих гэсэн. Ингээд зурхад бол маш хялбархан. Ямар ч хүн ингээд зурж чадна энэ дээр. За энэ Play Store, Apple Store-т байгаа өнгөө хөлбөр дээр зарим функцууд одоо тавилга болон дээврийн хэсэг гэсэн зарим функцууд ажилтдаг. За хэрвээ та бүхэн full version буюу Pro Premium хувилбарыг авахыг хүсвэл чатаар надтай холбогдорой. За энэ удаагийн видеог өндөрлөө. Анхаарал тавьсанд баярлалаа.